I've been dancing in my room, swaying Самацано Бамбитивэн өнөөдөр та бүхэндээ 18 наснда дахин төрсөн киноны 1-р бүлийг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Хөөхнөө надад уцаа төр зэйлүүлээч чүнчүүн санал өгөх гэсэн юм аа. Гих дунаар чинши нойрносоо сэрлээ. Хөгшин намайг хэн хөөхнөө гэж дууддаг билээ? Гээд хартал 2005 онд дахин төрсөн байх нь тэр. Чинши өмнөх амьдралдаа амжилттай бизнес эрхлэгч байсан ч бүх зүйлийг хүүн сүрүүлсэн. Өмнөх үе рүү буцахад залуу эзэнт нь найз охиныхоо үгэнд орж сүүлчийн найдвар болсон хөрөнгөө процент тавьсан ч мөнгийг найз охин нь заллаад аваад явсан. Таны нүрийг харах ирэхгүй болсон гэд байшингийнхаа дээврээс үсрээд амиа хорлцохлоо гэхэд чиншиж цусаар бөөлжөж бүх амьдрал нь сүрсэн нь тэр байдаг. Одоо үед ирж чиншиж муу ачлалгүй хүү хамаг амьдралыг минь сүрүүлсэн. Одоо 2005 он гэдэг чинь энэ муу залиг 18 настай байгаа юм байна. Яасан ч алдааг нь дахин давтуулахгүй. Гэхдээ зэрэгцэн хажууд нь сайхан цоглоо чин аашээ гих дуу сонсогдно. Эргээд хартал чиншигийн хүү хичээлээ тасалчихсан бильярд тоглоо зогсож байдаг. Манай хүн шууд л өсөрч очоод чи юм уу хичээлээ тасалчаад зугаацаж явна гинэ гээ загнаж зохиж байхдаа толинд өөрийгөө хартал өөрөө 18 настай төрхтөөгөрөө хүүхдийнхээ 18 настай байх үед буюу 2005 онд өөрийнхөө хамгийн баян үе дээрээ ирсэн байгаагаа ойлгоно. Гэтэл хүн чи миний анхаарлыг татах гэсэн юм уу? Амжилттай боллоо. Миний найз охин болвол болоо л доо гэх нь тэр. Ээж нь найз охин гинэ яадаг мó золиг вэ? Намайг хэн гэдгийг мэдхүү? Алаад өгье л дөө чамаа гэд зодож гарна. Гэтэл чин аашийн өмсөн хувцсыг нь харахад чи ээж нь шин нарийн бичгэн юм уу? Энэ мөнгийг аваад намайг сургууль дээрээ байна гэж хэл. Гээд мөнгө сарвана. Жинхэнэ алуулгүй явах үвтэй. Сургууль руу чирж авчиад хичээл рүү хөөгөөд оруулна. Тэгээд энэ амьдралдаа энэ хүүхдэд сайн хичээл занаа. Яасан ч дахиж хурдахгүй гээд өөртөө амлалт өгнө. Ингээд амжилттай явж байгаа компани хүүгээ дампууруулж хайхаас өмнө зарж бүгдийг нь бэлэн мөнгө болгоод хотын дээд зэрэглэлийн 50 байшин өөрийн нэр дээр худалдаж авна. Хожим үн цэнийн нүсгийг мэдэж байгаа болохоор шүү дээ. Энэ үеэр хүүн залгаж ээжээ 3000 ён өгөөч дээ. Үнэхээр хэрэгтэй байна гэхэд ёстой тийм байхгүйгээд буцаа таслана. Тэгээд би эргээд ирсэн байхад чамаагч одоо ёстой нэг сайн хүмүүжүүлнэ гин. Ингээд гэртээ дөнгөж иртэл хүүн гаднаас орж ирээд уцаар би яаж хийгээд чамд мөнгөөр тусалнаа. Эхлээд ээжигээ эмчлүүлэх нь чухал шүү дээ. Химэн ярьж байхыг нь ээж нь сонсно. Барьж байсан юмаа газар унаагаад Хин бэ? Яагаад манай гэрт байж байгаа юм бэ? Хүүдээ баригдчихдагч би чиний ээж байна химэн орлно. Тэгээд чи 3 зүйлийг сайн ойлго. Миний сүнс 2005 онд ирсэн ч царай төрх минь 18 настай үеих дээрээ байна. Бас би үнэхээр чиний ээж мөн. Чи цагаан устай төрсөн, чи багасаа бусдаас өөр байгаадаа ичдэг байсан. Тиймээс байнга үсээ буддаг. Самрын харшилтаа хэрвээ идвэл бүх биеэр чинь тууралт гардаг. Чи шанцан дургу савнгийн үнэртэй гэдэг. Гомонд маш их цуу хэлж иддэг. Гээд хүүгийнхээ тухай мэддэг бүхнээ хэлэхэд хүүн нулимс таслуулан. Ээж намайг бараг мэддэгчгүй. Чи миний ээж биш. Миний ээж миний тухай бараг л мэддэггүй юм. Зөвхөн ажиллаа л анхаардаг. Эцэгхийн хуралд ч нарийн бичгээл явуулдаг. Бид хамтдаа ч их цөөхөн холсон гэхэд би чамд сайн амьдрал өгөх гэж маш их хичээж ажилласан нь тэр шүү дээ. Гэхэн тэр. Гэтэл хүүн би тэгээд ирээдүйд сайхан амьдрах юм уу? Та өөрийгөө ирээдүгөөс ирсэн гээвзтэй гэхэд чинши өмнөх амьдралд нь туслах нь хүүг нь амиа хорсныг нь хэлэх үеийг эргэннийг санана. Тэгээд надад чамд худлаа ярих хэрэг байх уу? Чи өргөлжил хичээлээ таслаж октодтой айлгууддаг. Бас энийг хар гээд шүүгэнээсээ зургийн альбомаа гаргаж ирэхэд 18 настай үеийнхээ зургийг харуулдаг. Гэтэл мэдээж усны тусал мэд ижилхэн байх нь тэр. Мөн нэг залуутай хамт ахуулсан зураг нь гарч ирэхэд хэн болохыг нь асуусан ч ээж нь нуугаад хэлдэггүй. Гэтэл яг энэ үед зураг дээрх залуу бас өөрийгөө 2005 онд ирснийг хараад би дахин төрсөн байна хэмээн. Харин чинши энэ хүний тухай дахиж ярих хэрэггүй. Энэ бол новш гин. Тэгээд 18 настайдаа үйлдвэрт ажиллаж байх үеийн зургийг нь хараад гайхалтай юм аа. Та өөрөө хичээлдээ яваагүй байж яагаад намайг дандаа яв гэдэг юм бэ? Гэхэд би явахыг хүссэн ч надад сонголт байгаагүй. Надад мөнгө байгаагүй. Би ямар нэгэн аргаар мөнгө олж чамайг өсгөж чамайг их сургуульд оруулж сайхан амьдрал өгөхийг хүссэн. Харин чи яалаа? Гэхэд намайг хичээл дээр бүгд л ээж авгүй өн чи хог гэж дууддаг. Ийм үед та сургуультай явах байсан уу гэв. Ээж нь хевсэнд ороосоо 3000 ён гаргаж ирээд энийг аваад найзынхаа ээжийг эмчлүүлгээд өгнө. Хүүнч баярлаж тэр бол миний хамгийн сайн найз минь юм. Баярлаа ээжээ. Тэгээд сургууль руугаа яран явна.
Харин Чинши энэ хүүхэд сургууль дээрээ хүндхэн нөхцөл байдал байдаг юм байна. Тэр эцэгхгүй гэж шоосон хүмүүсийг олж аваад болгож тавина гэд хүүгийнхээ ангид шилжиж ирнэ. Дахид сургууль сурах боломж олцсон минь ямар сайхан хэрэг вэ? Би заавал их сургуульд орж бас асуудалтай хүүдээ анхаарал хандуулах болно гэв. Ингээд хичээлийнхээ завсарлагаанаар Ван Чинчин гих охин Чиншид би бол ангийн дарга. Багш намайг чамайг дагуулж яваад сурах бичиг авч өгөөрэй гэсэн гэхэд эн чи юун танил царай билээ гэж бодон дагаад явна. Гэтэл нөгөө ангийн дарга охин Чиншид хүүгэнд сэмээрхэн муулж өгнө. Тэр бол гаж донтой л гин. Айгаад байвал суудлыгч багшид хэлээд солиод өгөө л гин. Хоол байх ёстой шүү л гин. Харин Чинши зүгээр би айхгүй байна. Тэр үнэхээр надад ямар нэг юм хийвэл би тэрнийг өшөөхгүй. Харин тэрний тухай худал ярьсан байвал би чамайг ч өшөөхгүй гэд анги руу чирч орно. Ингээд самбарын өмнө гараад "Хөөе, чин аншиг, чи анги дээр охтын биет хүрдэг юм уу?" гэж чангаар бүх хүүхдүүдийн өмнө асууна. Аншинч чи юу яриад байна? Би юу гэж тэх юм бэ гэхэд за тэгвэл хин эхэлж худалцуу яриад тараасан юм бол олё л доо гэхэд бүх хүүхдүүд надад тэр тэгж хэлсэн. Би биш шүү. Надад тэр л тэгж хэлсэн штэ гэд бүгд нэг рүү зааж байгаад хамгийн сүлд нь анх цуу яриад тараасан хүн нь ангийн дарга өөрөө болох нь баригдана. Баригдсандаа бантаад би охтыг аншиндээ хамт суулгамааргүй байсан болохоор цууяраа тараасан юм гэд нүрээ дараад гүгээд явна. Тэгсэн тэнэг аншин өөрийг нь харамсан байна гэж баярлаад зүгээр энэ талаар мартацгаая. Бүгдээрээ юм нарамталтай л байцгаая. Энэ бүхэн Ван Чинчиний буруу бишээ гэд араас нь гарна. Ван Чинчин гэх нэрийг сонссон ээж нь шууд энэ чинь өмнөх амьдралд хүүгээс минь 10 саяар нэхэж их хэмжээний мөнгө салгаж аваад өөр баян залуутай явж манай гэр бүлийг тэр чигтэн сүрэлсэн охин байж тээ. Асуудлын үндэс нь тэр болохыг ухаарч хүүдээ тэрнээс хол бай гэж хэлсэн ч мангар аншин чи миний цорын ганц сайн яз юм чи би гомдохгүй гिचгсэн дээвэр дээр зогсож байх нь тэр. Чиншээ гарч ирээд чиний яриад байсан ээжигээ эмчлүүлэх гэж байсан найз чинь тэр байжээ. Чиний зүүсэн байгаа цаг их үнэтэй л байх та гэхэд чинь тийштэй. Энэ бол энэ жилийн хамгийн сүүлийн загвар гэж гайхуулахад Чинши чиний ээжэд эмчилгээний мөнгө хэрэгтэй байхад чи яаж ийм цаг авсан юм гэхэд бантаж үеэл мань бөхсөн гэв. Ямар ч өгөөмөр үеэлтэй юм дээ. Тэгвэл яагаад ээжийн чинь төлбөрийг төлөхгүй чи бусдаас мөнгө гуйж явдаг юм бэ гэхэд аншин руу миний гэр бүлийн асуудлыг хамаагүй гадны хүнд чи хэлсэн юм уу гэж уурлана. Харин Чинши тэр өгсөн мөнгө чинь миний мөнгө. Чи миний мөнгөөр ээжигээ эмчлүүлсэн байна уу? Цаг авсан байна уу? Надад хамаагүй л дээ. Буцааж өгөөрэй чи гэхин тэр оройн ээж нь үннийг нуухгүй гэж бодоод чи ирээдүгээ надаас асууж байсан. Тиймээс би одоо чамд хэлье. Чи энэ Ван Чинчиндээ байвал яасан сайнаар дуусахгүй гэхэд мангар аншин би ирээдүйн тэгээд Ван Чинчиндээ хамт байх юм уу гэж баярлана. Ээж нь жуурлаж чи саяны цуу яриаг харсан биз дээ. Тэр чин сайн хүн биш гэд байна гэхэд цуу яриаг бол надад сайн болохоор л тараасан штэ гэх мэтэр өмөөрч өгнө. Чиншиж яаж игээд энэ мохныг холдуулахгүй бол энэ амьдралд ааж бас сүрлээр төгсгөн байж дээ гэж бодно. Гэтэл ангид нь нэгin шинэ эрэгтэй сурагч шилжиж ирсэн нь юу жимийн гих Чиншитэй адил 2005 онд дахин төрсэн 18 настай үеийн царайтай Чин Аншины аав байх нь тэр. Гэтэл нөгөө Ван Чинчин ч түүн рүү хандарч хажуудаа суулгая гэв. Чиншиж яг ижил нэртэй ижил царайтай хүн байх чинь гэж гайхснаа. За ямар тач нөгөө мөн Ван Чинчиний учрыг олох хүн гараад ирлээ. Ашгүй дээ гэж бодно. Ингээд улирлын бие даалтыг багаараа хийх болсон тул сурагчид баг бүрдүүлж эхэлнэ. Ван Чинчин Жиминээс нэг баг болохыг асуусан ч нөгөөх нь халгаадгүй. Аншинж тэгвэл зүгээр надтай хамт баг болчихолдоо гэхэд за тэхээс өөр арга алга гэхэд Чинши хүүтэйгээ баг болгож яасан ч болохгүйгээд би ч бас тэгвэл хамт баг болно гэхэд Жими тэгвэл би бодлоо өөрчлөлөө намайгч бас нэм гэв. Чиншиж нэмхийг нь зөвшөөрөхөд Жимийн дотроо намайг нэмсэн юм чи одоо ч надад сэтгэлтэй байгаа юм байна гэж бодож байхад Чинши дотроо ашгүй дээ Ван Чинчин энийг сонирхож байгаа юм чи хүүгээс минь холдуулах ганц хүн. Тиймээс зөвшөөрлгүй яах вэ гэж дотроо бодно. Ингээд хамтдаа бие даалтаа хийж байтал Жимийн Чиншинээс бодлого ботсон юм уу туслах зүйл байна уу гэхэд байна. Чи Ван Чинчинийг өөрөөсөө төлөхгүй байж болох уу гэв.
Тэгээд хоёроо тамирын заал эсвэл номын сан цэвэрлэх шаардлагатай болоход гүрээсээр байгаа Жимийн болон Ван Чинчийн хоёрыг хамт явуулж өөрөө хүүтэйгээ үлдэнэ. Гэтэл Жимийн Чин Аншиныг явуулахгүй хэрнээ намайг түлхэж байна. Энэ хоёр юу нь ямар харилцаатай юм болоо хэмээн бодно. Ингээд тус тусын ажиллаа хийж байтал тамирын зааланд ном хүргэж өгөх ажил гарахад хүүгийнхээ оронд өөрөө явж очтол Жимийн цээж нүцгэн гараад ирэх нь тэр. Гэтэл цээжин дээр нь байдаг мингэн байсан учраас чи угаасаа намайг мэдэж байсан байж тээ. Тэгээд яах гэж хэдэн өдөр танихгүй мэд жүжигсэн юм гэхэд намайг уучлсан эсхийг мэдмээр байсан юм аа гэв. Чиншиж чи бид хоёр одоо хөгшөрсөн. Хичнээн жилийн өмнө болоод өнгөрсөн асуудлын тухай юугаа яриад байгаа юм. Гэхдээ зэрэгцээд Чин Аншин гаднаас орж ирээд ээжийнх нь өмнө нүцгэн эрэгтэй хүн байгааг хараад уурлана. Ингээд өмнөх үеэ дурсахад Чинши хүүхдээ ахуулах гээд имлэгт ирсэн байв. Имжинч эхоогоор хараад энэ хүүхдийн хамар ам нь яасан хүрх юм бэ? Та үнэхээр ахуулах юм уу гэхэд Чинши шууд ахуулахгүй гэж шийдэж оронд нь золбсон гих бичиг гаргаад өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээд байсан газраасаа нүүж ор мөргөө алга болж Жиминч бүх газараар хайгаад олоогүй мөн хүүхдээ золбсон гих бодолтой үлдсэн байж. Харин одоо үед яасан ч дахиж алдахгүй хизээч чамайг явуулахгүй гэж Жимийн дотроо амлалт өгнө. Гэтэл Чиншиг Чин Аншиныг анхаарч үнэхэрийг санаа тавиад байгааг хараад хардах сэтгэл төрж саксны тэмцээний үеэр зодоон хийн. Гэтэл сургуулийн захиргаа зөвхөн Чин Аншиныг шийдэхийг харсан Чинши уурлаж зөвхөн муу сурдаг байлаа гэд Чин Аншиныг л ганцхан шийтгэж байгаа юм уу? Жимийн чин хэдий онд сурдаг байсан ч зан чанарын хувьд асуудалтай л байж тээ гэхэд захирлана. Энэ байнга хичээл тасалдаг. Тэгээд ч цагаан үстэй танхаа харагддаг гэхэд эн чин тэрний төрөлхийн үсний өнгө хараар бодуулж болно штэ гэхэд сургуулийн дүрмд үсээ бодуулж болохгүй гэдэг байдтэй. Гэх мэтчлэн Аншиныг өмөрч гарахад ерөн чамд энэ асуудал ямар хамаатай юм бэ? Жимийн сургуульд их амьдаг өгсөн. Хэрв энэ байдлыг хүлээж авч чадахгүй бол ерөн сургуулиас гарцгаа гэж сургуулийн захирал хэлнэ. Харин Жимийн хурж ирээд тийм ээ биш бас шийтгүүлэх ёстой хүн гэд хамтдаа шийтгэл хүлээн. Чиншиж энэ байдлыг хараад аав хүү хоёр хам зогсож байгааг харсан чинь яг л их рүүчиг байна. Энэ асуудлыг удаан нууж болохгүй юм байна гэж дотроо бодно. Оройн хүүгийнхээ нүрэнд им төрхөж өгч байхад Аншин баярлаж та өнөөдөр намайг өмөрсөн. Бас миний нүрэнд им төрхөж өгч байна. Би өмнө нь зодон хийгээд ирэхэд нэмж танд дахиад л зодуулдаг байсан. Гэхэн тэр ээж нь сургуулаас шилжихийг санал болгоход манаа мангар Аншин тэгвэл би Ван Чинчинийг аваад шилжээч гэх. Маргааш нь Жимийн сургуулийн захиргаанаас Чин Аншины хувийн хэргийг үзнэ. Харин Аншин ээжээсээ шилжүүлэхгүй байхыг гуйж сүлдээ би сурлагаа 100-аар ахиулвал та намайг үлдээж болно нэстэ гэхин тэр. Чиншинч за ядаж хичээж байгаад сурлагаа ахиулчихвал коллежид орж ирээдүйн гэрэлтэх боломжтой болох нь гэж бодоод зөвшөөрнө. Харин Жимийн Аншиныг Чиншигийн хүү болохыг мэдсэн ч Чиншин төрчхөөд төрсөн өдрийг нь хагас жилийн дараа болгож бүртгүүлсэн юмсан ч тиймээс өөрийнхөө хүү гэдгийг мэдэхгүй надаас салаад 6 сарын дараа өөр хүнтэй болж хүүхдтэй болсон юм уу? Яаж чадаж байна гэх мэтэр гомдоллож өгнө. Тэгээд Аншинд бодлого зааж өгөхөр болсон ч дотроо энэ муу өөр ирийн хүүхдэд би яахаараа юм зааж өгөхтэй юм бэ? Ийм тэнэг байгаа нь тэнэг эцгээ дураас нэх юм байна л да. Би цагаа дэмий өрөх дургуу гин. Аншин уурлаж 0-д хүртэл англи хэлийг цээжэлд суудаг. Тэгээд ангийнх нь хүүхэд чи яагаад гинт хичээлээ хийгээд байгаа юм бэ гэхэд би 100 дахь байранд орохгүй бол ээж намайг шилжүүлэх гээд байна гэхийг сонссон Жимийн энэ шилжчихвэл Чинши дагаа шилжчих штэ гэж бодоод аргагүй ирэхэнд зааж хөөр болно. Харин хүүгээ Жиминтэй хамт байгааг мэдээд энтэй ойр байлгаж болохгүй явцгаая гэхэд хүнж та арай албаар намайг сайжруулахгүй байж шилжүүлэх гээд байгаа юм уу? Ёстой тийм байхгүй шүү. Би заавал хичээлээ тавтана гэд зөрөөдлөнө. Ингээд хичээлдэж дуусаад хамтдаа хооллож дараа нь Аншин Жимийн хоёр хамт автомат тоглоом тоглохоор болдог. Харин хүүгээ ингээд аавтайгаа тоглож суугааг харсан Чинши хүүн баг байхдаа би яагаад бусад шиг хамт тоглох аавгүй юм бэ хэмээн уйлж байсныг нь дурсаад нулимс тослуулан суна. Дараа нь саксны бэлтгэл дээрээ Аншиныг аавтайгаа огт уулзаж байгаагүй. Тэр муу эхнэр хүүхэд хоёроо хайж явсан. Одоо ээж ганц би гэхийг нь сонсоод баярлаж ганц би юм бэ штэ. Тэгвэл сайн хандаж байгаад энэ хүүхдийн хойд ав болъё хэмээн дотроо бодно. Тэгээд хоол идэж байгаад гинэт Аншины бие захтаж эхлэхэд бүргэр дотор нь самар орсон байж тарах бөгөөд Аншин самарны харшилтай байж. Гэтэл хажууд нь Жиминч бас самарны харшилтай байж хамаг биеийн захнаж ухаан алдан унана. Имлэгт харшил удамшлын шин чанартай байдаг. Та хоёр ч одоо ах トゥ ус юм уу хаашаа юм? Харшил нь яг адилхан байх юм.
гэхийг сонсоод Аншинч тэр муу ихнэр хүүхдээ хайж явсан новш. Надад сайн ч өвлүүлээгүй байна шүү. Намайг анх самарны тос идээд харшлын шок болоход намайг үрээд явах байгаагүй. Ээжмэл намайг үрж явж гутлааж өмсөж амжаагүй имлэгт намайг авраад өгөөч гэж гуйж байсан. Ээжийг ядуу гэд хүүхдтэй нь хөөж гаргасан гэхэд Жимийн ч ямар зэвүүн новш вэ? Тэр мөг олдгол юм бол би ална. Намайг байгаа цагт чамайг дахиж хинч гомдохгүй гэв. Харин Аншин та тэрэнд санаа зовлтгүй л дээ. Ээж зүхтахтаа их сайн. Тэрэнд олдохгүй гээд миний төрсөн өдрийг хүртэл 6 сараар хойшлуулж бүртгүүлсэн байхгүй юу? Үндэ би чинь 6 сарын өмнө төрсөн гэхийг сонсон Жимийн. Анши чинь бидний хүүхд юм уу? Зулбсан гэдэг хулдлаа байсан юм уу гэхэд чиншиж би чамайг хуураагүй. Чиний ээж чинь өргөө бэрдээ зориулж миний хүүг надаас булаах гэж байсан. Гэхэд Жимийн ч үнэндээ тийм бишээ гэд тайлбарлах гэж байтал тайвшруулах юм нь үйлчилж унтаад өгнө. Чинши төрөвчнээс нь өөрийнхөө зургийг одоо хүртэл байгааг олж харахад Жимийн сэргээд би огс чамайг мартаагүй. Чамаас хойш өөр хүн тээж болоогүй. Тэр бол хүчээр тавилсан сүй гихтээ зэрэгцэн Аншин сэргэж та хоёр ч юун тухай ярьж байгаа юм бэ? Юун сүүвэ гэхэд кино ярьж байсан юм аа. Гол дүрийн эрэгтэй ээж хүчээр сүү тавиулж найз бүсгүүд нь хүүхдээ үлдээгээд сал гэж хэлсэн. Харин залуу найз бүсгүйгээ дагуулж гадаад руу зүгтъя гэж хэлэх гэж байсан ч аль хэдийн өөрт нь юу ч хэлэлгүй яваад өгсөн юм аа гэхэд Аншинч ямар тэнэг залуу вэ? Би эмэгтэйн оронд байсан бол бас л хүүхдээ аваад зүгтах байсан байна. Гэхин тэр Чиншиж би болсон бүхнийг ойлголоо. Одоо би чамайг үзэн ядахгүй. Тийм болохоор ингээд зам замаа хөөё гэхэд үгүй би 40 настай байсан бол чиний хийснээр хийх байсан ч одоо би 18 настай. Дахиад чамайг алдахгүй. Би тэрний биш ах нь болж чиний хуучин найз залуу биш чиний хамгаалагч болъё гэд улирлын шалгалт руу тансаг бенз машинаараа манай хоёрыг ирж авна. Хөгжим дээрээ Аншины англи хэлийг давтуулах тест тавьж Чиншигийн нүдэнд маск тавьж өгье гэх мэтэр хоёрыгоо халамжилж өгнө. Ингээд шалгалтаач өгч хариу гарахад Аншин 100 байраар биш бүр 500 байраар дээшилсэн байх бөгөөд та хоёрын байр хаана байна гэхэд ээж ах хоёр 1-2 дугаар байранд орсон байх нь тэр. Ингээд баяр хөөр дөрөв хоол идэхээр инээлтэд явж байтал гинэт чиний тооны шалгалт дээр хуулсан цаасыг чи олсон гэд багш нь араас нь хурч ирнэ. Аншинч би тгээгүй наадах чинь минийх биш гэхэд багш нь чи гинэт 500 байраар урагшилсан. Яавч өөрийн чинь хөдөлмөр биш гэв. Чиншиж юу гэсэн үг вэ? Хүн өөрийн хөдөлмөрөөр урагшилж сайжирч болохгүй юм уу? Заавал үннийг олно гэхдээ зэрэгцэн цаана нь Ван Чинчинг сандарч чичрэнэ. Тэгээд шатны тэнд Аншиныг авчираад би чамаас гуйж байна. Тэр хуулсан цаас бол минийх юм аа. Би муу оноо авахаас айгаад гисэн юм. Чи бол яахав дээ? Нэгийн л муу сурагч штэ. Харин би бол ангийн дарга. Аав ээж намайг мэдвэл өвтөл минь зодно. Би алдаж болохгүй. Надад туслаач дээ гэв. Энэ яриаг нь дуу хураагуур дээр Чинши бичиж авч байх бөгөөд энэ яг зөвшөөрч тэнэгтнэ гэж боттол Аншин энэ бол ганцхан миний хөдөлмөр биш байгаа юм аа. Жими надад бүтэн сарын турш зааж өгч хамт хичээлсэн. Чиншиж бас үргэлж хамт байсан. Би чиний саналыг зөвшөөрвөл тэр хоёрын хичээл зүтгэлийг уландаа гიშиж байгаатай ялгаагүй болно. Тэгэхээр би чадахгүй гэв. Маргааш хичээл дээрээ нэлээд хүнд бодлогыг Аншинээр бодуулъя гэхэд сандарсан Ван Чинчин энэ муу сурагчаар тоглох цаг зав бидэнд байхгүй шүү дээ. Тэр хуулж хийдэн байр гэсэн. Яаж надтай зөрчиж болох юм гэх мэтээр доромжилж гарна. Аншин шууд самбар дээр бодлтыг бичээд чи ер нь энийг ойлгож байна уу гэхэд Ван Чинчин чи бодлтыг сээжилчихсэн л байгаа биз гэхин тэр. Чинши шууд л нөгөө хэрэгээ хүлээж ярьсан бичлэгийг нь анги дөрөнд тоглуулахад Ван Чинчин эвгүй байдалд орж үлдэнэ. Аншинч хаягдсандаа гутарч баахан л уйлж гарна өө. Тэгээд маргааш нь Жиминий тансаг бенцтэй сургууль дээр гуруулаа ирж олны нүдэнд хүртэнэ. Ван Чинчинч үүнийг нь харчхад худлаа ирж хамт хооллох гэтэл хинч түүнийг тоохгүй. Аншин Жимийн хоёр хоёулаа Чиншиг анхаарч хоолноос нь өхийг нь түүж өгнө. Үүнийг хараад энэ муу Чиншигийн юунд болоод байгаа юм болоо гэсээр хоцорно. Ингээд биеийн тамирын бэлтгэл хийж байтал Аншин үсрээд буухта хөлөө эвгүй болгосон учраас эмчийн өрөөнд орчиж Жимийн иллэг хийж өгөхөр болно. Ингээд хөлөө тэлэг хорсох байх шүү тэсэрэ гэхэд Аншин чадахгүй нэ өвдөөд байна гэх мэтчлэн ярьж байхыг нь Ван Чинчин өрөөний гаднаас сонсоод энэ гурвчин юу хийгээд байна гэж буруугаар ойлгон яриаг нь бичиж авна. Гэтэл оройн сургуулийн группт яаралтай тусламжийн өрөөнд энэ гурвыг групп хийж байна гэд бичгсэн пост ордог. Жимийн Чинши хоёр тоохгүй байсан ч Уран пи. Одооны хүүхдүүд хэрвээ иймэрхүү хэллэг ашиглаж чаддгийм бол хэлний хичээл дээрээ бүр оноо авах байлгүй. Ээжээ.
Санаа зовхгүй байна гэж юу? Аншийн үнэхээр ихчиж хүүхдүүд юу ярих бод гэхээс санаа зовно. Ингээд нөгөө ангийн хүүхдүүд манай гурвын тухай доромжилж байтал Аншийн сонсоод зодтолдож Аншиныг өмөрш манай хоёрч бас орж зодтолдсон байдаг. Харин сургуулийн захирал манай гурвыг буруутгаж уучлахгүй энэ муу чин Аншийн лурууг татсан биз гэхэд манай гурав ёстой тийм байхгүй. Эднэр өөрсдөө л хэлж бидний хил амаар доромжилсон гэхэд эцэг ихээ дууд та нарыг сургуулиас хөөн шүү гэх нь тэр. Манай хэд ч энэ бол сургуулийн дээрлэхэлт. Ээж аавыг дуудахаас илүүтэй бид хуйлчаа дуудаж асуудлыг шийднэ гэв. Ингээд захиралж дооглож хуйлч гэж ямар хүн байдгийг ерөн та гурав мэдх юм уу гэд шоолж байтал хамгийн шилдэг хуулийн фермийн хуйлчид ирж таарна. Захиралж яаж ийм дээд зэрэглэлийн хуульчдыг авчирсан юм болоо. Үнэхээр энэ гурийн арт тал нь том болтой гэж бодоод нөгөө доромжилсан сурагчийн аав нэрж энэ муу гурыг хүүгийн өмнө өвдөг сүгдүүл гих мэтээр томорч гарна. Харин Жимийн ганц уцаар залгаад л тэр хил ам хийж ирсэн луу захирлын утсанд нийлүүл зогслоо гих дуудлага ирнэ. Шууд л ханд нь хаг дарагдаж манай хүүгийн буруу юм байна. Биднийг уучлаарай гэд явна. Ингээд сургуулийн группт пост бичсэн хүнийг Ван Чинчин болохыг техникийн мөрдлөгөөр илрүүлж Ван Чинчинийг цуу яриа тараасан болохыг нь мэдээд иртэл нөгөөх чинь би худлаа юм сонсоогүй. Үнэхээр муухай зүйл хийж байсан биз дээ гэд дуу хураагуур дээрх бичлэгээ сонсуулна. Гэтэл Аншийн хөлөө харуулж үнэхээр миний хөл гэмцэн учраас иллэг хийж байсан юм а гэд гэмтлээ үзүүлнэ. Бүгд үннийг мэдсэн учраас Ван Чинчинийг сургуулаас нь хөөхөр болно. Маргааш нь анги дээрээ Чиншигийн сарын тэмдэг нэрж хевлийгээр нь өвдөж байхад яг л урдын адил Жимийн цагаан гаатай чихэртэй бүлээн ус авчирч өгөөд л хизээний гэрэлчихсэн хосуучийг ашлна. Үнийг харсан Аншийн бүр сонин царайлж Жиминий гадагшаа авч гараад чи үнэхээр Чиншид сайн юм уу? Би чамайг сайн ахаа гэж боддог болохоор нэг нууц хэлье. Үнэн дээр Чинши бол миний төрсөн ээж байгаа юм аа гэхэд Жимийн би мэднэ. Би ч бас чамд нэг нууц хэлье. Би бол чиний төрсөн аав байгаа юм аа гэхин тэр. Аншийн энэ мэдээнд цочирдож өрөөнөө сууж гарахгүй байгаад Чинши уурлаж яах гэж миний зөвшөөрлгүй энэ тухай миний хүүд хэлж байгаа юм бэ хэмээн. Жимийн ч өмнөх шигээ туулайн толгой шиг алим арилгаж өгөөд чи ганцаараа энэ олон жил хүүхдээ өсгсөн. Одоо бүх хамгаалтаа сулруулад зөвхөн надад найдаж болохгүй юм уу гэд уруул дээр нүмсэж эвлэрч байтал Аншийн за та хоёрын ер нь хичнээн удаан нуусан ч би мэдэх байж гэсээр гарч иртэл өөрт нь санаа зовхгүй үнсэлцээ зогсож байна гэд бас ойл гомдлож гарна. Тэгээд маргааш нь Аншийн сургуулийн дүрмд хуцааж өмсөөгүй цүнхээж аваагүй ээж рүүгээ ууралснараа далимдуулж би өнөөдөр хичээлээ таслах болно гэж томорход Чиншиж хичээлээ таслана гинэ гэд гар талааснаа би ч бас таслая гэхин тэр. Өмнөх амьдралд хүүтэйгээ хамт цагийг хангалттай өнгөрүүлж чадаагүй болохоор энэ удаа илүү анхаарал тавихаар шийдсэн нь энэ байж. Ингээд гуруулаа интернет кафед орж баахан тоглож цагийг сайхан л өнгөрүүлнэ. Гэтэл энэ үеэр Жиминий ээж Жиминий сурч байгаа сургуулийг туслахаараа олуулна. Тэгээд нэр бичиг баримт бүх зүйл нь тарж байгаач насанд 18 гэж байна гэхин тэр. Харин нөгөө талд манай гурав шалгалтынхаа хариуг харна. Ээж аав нь 1-2-т орсон байхыг хараад та хоёр ийм суу тухайнтнууд байж яаж над чиг тэнийг төрүүлсэн юм бэ гэхэд бид чамд маш сайн хаар төгсөн. Одоо чи ил програмаа сайн суулгах хэрэгтэй дээ гэхин тэр. Ингээд шүн дунд Аншийн хичээлээ хийж байгаад чадахгүй бодлого гарсан учраас унтаж байгаа ээж дээрээ очисон ч зад загнаад оронд нь оруулчихна. Гэтэл өглөө Жимийн чемоданаа барьчихсан гэрт нь ирнэ. Ээжээ та надад зааж өгөхгүй болохоор Жиминийг энд амьдруулад хичээлээ заалгуулж аммаар байна гэд дагуулад орчихно. Ийхүү коллежийн эсэлтийн шалгалтанд өдөржин шүнжин бэлдэж эхэлнэ. Уйггүй бэлдсэний эцэс тамирын шалгалтын өдөр болно. Ээж аав нь их л сандарч болохгүй байсан ч дараа дахиад шалгалт өгч болохоор тайван байгаарай гэх мэтчлэн тайвшруулна. Аншийн шалгалтаа дуусгаад урваачихсан гарч ирснэ. Би тэнцсэн чадсан гэхин тэр. Баярлаж ч амжаагүй байтал шалгалтын комисс Чин Аншины шээсний шинжилгээний хариу эерэг гарсан. Допинг хэрэглэсэн гэж сэжиглэж байгаа учраас хамт явж шалгуул гэхин тэр. Ээж нь сандарч чи хин нэгний өгсөн имийг уусна уу? Хүнээс юм авсан уу гэхэд хинээс ч юу ч аваагүй гэв. Харин аав нь хэрвээ хинээс ч юу ч аваагүй бол шинжилгээний явцад асуудал гарсан болтой хэмээн бодож байхдаа зэрэгцэн Жиминий ээж ирхэн тэр. Тэгснээ 18 настай 40 настай ой санамжтай. Бурхан юу огтод бэлэг өгсөн бэ? Одоо л энэ гэр бүлээс ч илүү чадaltaй гэр бүл хөрөн орж болох нь бэ шүү дээ. Тэр Аншины шинжилгээний хариуг солисон бөгөөд хэн байх нь хамаагүйч Жимийн түүнийг анхаардаг учраас түүнийг хорлуулж чамайг хорлож байгаа л гэсэн үг.
гэх нь тэр. Жиминч дахиж миний эргэн тойрны хүмүүсээр оролдвол зүгээр өнгөрөхгүй шүү гэж сануулад яваад өгнө. Гэтэл Жиминий ээж туслахдаа тэр муу Чин Аншиныг дахиж босож чадхааргүй болтол нь сүрүүл гэх нь тэр. Жиминч бүх сайн гэсэн хуульчдыг авсан учраас шалгалтын комиссоос Аншин руу залгаж бидний буруу шинжилгээний хариу солигдсон байж таны хариу сөрөг гарсан шалгалтын оноо хүчнтэй гэх нь тэр. Харин Аншины шинжилгээний хариу сольсон мөрдөгч Жиминтэй харьцуулсан шинжилгээгээр тэднийг төрсөн хэцүүхүү болохыг тогтоосон тухайга Жиминий ээжэд хэлнэ. Ингээд сургуулийн цайны газарт хоол идээд сууж байхад нь Аншинд тансаг хоолнууд авчирч залуу эзэнтэн сайхан хооллоорой гэх нь тэр. Хэлбэл мэдээллээр дүүрэн Жин Аншиныг Ю группийн өв залгамжлагч хэмээн зарлана. Үнийг харсан манай гурав хөгшин эмэгтэйтэй тэмцэн гээд яваад очтол Аншиныг учиргуул миний хайртай ачхүү минь эмээгээ хийсэн бүхнийг уучлаарай гээд компани хувьцаа өгч гадаад суралцах эрх гэх мэт үнэтэй зүйлүүдийг өгнө. Тэгээд танаа ээж аав хоёр залуу хүмүүс өөрсдөө амьдрал зохиож өөр хүүхэдтэй болох үед чи хаягдаж чамд зөвхөн мөнгө л хажуудч үлдэнэ. Энийг авчих гэхэд Аашин мэдээж авахгүй. Манай ээж аав тийм хүмүүс биш. Бидэнд мөнгө биш хайр хэрэгтэй гээд явна. Гэтэл яг үнэндээ Ю группийн өв залгамжлагч тодорхой бол бүх хөрөнгө нь буйны байгууллагад хандалуулах байж. Гэтэл гадаа нь Ван Чинчин гэх охин уулзахаар ирлээ гэж дуудуулна. Үүний дараа Ван Чинчин үнтэй хувцас өмсчихсэн, үнтэй машин унчихсан Аашин дээр ирж яриа өдөх гэж хичээгээд тоохгүй болохоор нь буцаад явна. Ийхүү төгсөлтийн баярын өдөр болж манай гурав байдгаараа гангалчихсан ирнэ. Захирал нээлтийн үг хэлж Чин Аншины төрсөн аав ээжийг тайзан дээр гарч ирж үг хэлээж хэмээн. Гэхэд Жиминий ээж буюу эмээ нь гарч ирнэ. Бас л нөгөө билгийг хүлээж ав гээд гарын үсэг зурхыг шаардна. Гарын үсэг зурхгүй гэвэл яах вэ? Гэхэд Ван Чинчинтэй явуулсан гэж зарлаа шүү гэж сүрдүүлнэ. Аашинч гайхаж намайг Ван Чинчинээр сүрдүүлсэн гэсэн наа чинь. Би тэрнтэй ямар хамаатай юм гэхэд Ван Чинчин ардаас нь гарч ирээд тэр намайг хүчээр имлэг дагуулж явах гэсэн. Чи яаж биднийг хайж чадаж байна гэх мэтэр гүтгэхэд Аашинч юу яриад байгаа юм бэ? Би одоо ч зандангаараа байгаа штэ гэхэд Чинши зүгээрдээ хүүхдийн төрсөн эцэг удахгүй өөрөө ирж аавна. Гэхэд нэг урт үстэй эрэхтэй ирээд энэ аваагаас 10 саяыг авчгаад надад ганцхан саяыг өгсөн байна. Яадаг муу луурчин бэ гээл баахан гурвалжин дөрвөлжин юм болж нөгөө гурвч оногоонд ороод гарч одцоход. Гэтэл Жимин хэдийнэ тэр өвлөж авахгүй бол хандивлагдах 30 тэрбумын хандивын сангийн хувьцааг гадаадаас цуглуулсаар байгаад өөрийн болгосон байв. Ингээд бүх зүйл дуусаж Жимин би Аншин татаартай шүү. Өөрийг нь нөхцөлгүйгээр хайрлах ийм сайн ээжтэй. Гэхэд Аншин бит хоёр үргэлж чинийхээ хажууд байна гэд гуруула гар гараасаа хөтлөөд сургуулийн хаалгаар жаргалтайгаар гарна. Ингээд эсэлтийн шалгалт дуусаж бүгд тус тусын их сургуулаа сонгоно. Хүүгээ Цинхуа сургуульд орж чадахгүй гэж ботсон тул манай хоёр гинтийн бэлэг барихын тулд хүүгээгээ орох гэж буй Нанжин их сургуульд нууцаар бүртгүүлсэн байв. Гэтэл шуудан ирэхэд ердөө Жимин Чинши хоёрт л Нанжинд элсэх хурлага ирсэн байв. Гайхаад хүү дээрээ очтол саяхан Цинхуа сургуулиас над руу холбогдоод сургалтын амжилт болон спортын амжилтыг чинь харгалзаж үзээд Цинхуад суралцах санал тавьсан. Харда би орж чадсан байгаа зү. Та хоёрт бэлдсэн бэлэг минь энэ. Та хоёрч бас орсон биз дээ. Ингээд гурлаа салахгүй боллоо гэд баярлахад Чинши Жимин хоёр харин хэлэх үгүй болж бид хоёр ч Нанжинд орсон л доо. Чамд уг нь гинтийн бэлэг барих гэж байсан юм аа гэв. Чин Аншины амжилтаар сургууленч бахархаж хамгийн муу сурагч гэгдэж байсан ч сургуулаасаа ганцаархна. Цинхуа их сургууль тэнцсэн хэмээн алдаршуулж тайзан дээр үг хэлүүлнэ. Гэтэл би хоёр найзынхаа ачаар энд тэнцсэн. Гэхдээ би ерөөсөө Цинхуад ормооргүй байна. Би тэдэнтэй хамт Нанжинд ормоор байна гэхэд захирал нь амийг нь таглаад тайзнаас болгоно. Их сургуулийн амьдрал өрнөж Чинши хууч хоббигоороо гитар тоглон дуулж эхэлнэ. Том тэмцээнд төрүүлсэн учраас тоглолтод оролцохоор болж өрөөнийх нь найз хүчээр Аншинд тоглолт үзүүлнэ гэж авчирсан байдаг. Чиншийн тайзан дээрээс хүүдээ төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн дуулна. Оройн гуруула ил галын дэргэд Аншины төрсөн өдрийг тэмдэглээд сон. Аншинч билууныхаа лааг хүлээж хүслээ хэлэхдээ Чиншиг үргэлж 18-тай хөрөх нөрн байлгаарай. Юу Жиминий мөнгө олох хурдыг миний үр хурднаас илүү болгох. Сүүлд нь манай гэр бүл үүр дийм сайхан аз жаргалтай байх болтугай гэж хүснэ. Ээж нь өмнөх амьдралдаа хүүхэд байхасаа л дуулж тайзан дээр гарахыг мөрөөддөг байсан ч хүүхэд өсгөх мөнгө олохын тулд ажиллаж ямар ч цаг зав гараагүй. Гэхдээ бурхан дахин боломж олгосон тул хүссэн бүхнээ хийж дэлхийн тайзан дээр гэлзаарай. Би бүх хүслийг чинь биелүүлнэ хэмээн Жимин амласнаар кино өндөрлөнө. Киноны 2 дугаар бүлгийг
товчлон яриулахыг хүсэж байвал та бүхэн комент хэсэгт 2 дугаар бүлэг гэж бичээрэй. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо асаагаарай. Баяр таа.